Хай бүгдэнд нь шөнө өдөр өглөө минь. Өнөөдөр та бүхэндээ Дангумын домог гэх тулаан талаалт явдал боловч уншаад хизээч үйдхаргүй манганы бартаа ярьж өгөхөд бэлэн болжээ. Нараач гайхаж байгаа шүүр үг орсон чинь гүнийг өрөөнд ороод ирдэг. Нөгөө туулайн үүр гээд сахиуснийх нь ач нь энэ л юм байлээ л дээ. Одоо ингээд хоёр талд наасын юм руугаа хаал болгоод ашиглаж чаддгаа л гэсэн үг. За яг юу болоод байгаа вэ гэхээр үнийг нарааг идэж чадаагүйгээс болоод онкинууд. За энэ онкинууд гэдэг нь хорон сүнслүүдийг хилж байгаа болохоор хорон сүнсгээ л дуудаад явчих. Надад ч ямар, та нарт ч ямар. Хорон сүнснүүд нараа татагдаад байгаа юм лээ. Нараа тэдний нүдэнд бол тийм өөрөөсөө гэрэл цацруулдаг цамхаг л гэсэн үг. Ядаж байхад нөгөө үнэгний хараалын тэмдэг нь эднэрийг нарааг маань идэх боломжтой болгочихсон байгаа юм лээ. Нараач айгаал нүдэнд нь үлэмс цэлгэнэл би одоо яах юм бэ гэсэн зүгээрээ одооноос чамаа гүний хамгаална гэж авсан. Ээж нь өөрийг нь хамгаалсны хариуд Дангумын сахиусыг авчиргэн. Тэгээ энэ Дангумын сахиус гэдэг нь анчтын ашигладаг багж юм шиг зүйл шүү заяа. Хуруундаа зүдэг бүүж. Тэгснэ яаж болох юм бэ? Эмээ маань өнгөрчихсөн болохоор би мэдэхгүй штэ гэсэн чинь удалгүй өөрөө чамааг олоод ирнэ гэж идэг. Шүнэн намуунаа ихчийн цонхоор сэлсэллал нэг цувтай ах ороод ирдэг. Орж ирсэн ахч ганцхан хорон сүнс барьсныг хараад цаг баг үлдсэн шүү. Дангууныг ирэхээс өмнө хангалттай сайн үл хийхгүй бол хүн болж чадахгүй штэ гэж идэг. Нараач эмээнхэн тухай бодож байгаад гүнэд баярлсан талархснаа илэрхийлээд унтцгаана. Маргааш нь манай хоёрыг хамт хичээлдээ ирж байгааг хараад эмх хөөстэй бүгд л гайхаж байгаа юм чинь тэр сүнс нь харснаа ямар новшин вэ гэж идэг. Манай хоёр одоо ингээд 3 дахь өдрөө хамт ирсэн болохоор нараа гүнэ хоёрын хооронд юу ч байхгүй гэдг нөгөө охтууд нэгтгэдэггүй. Мэдээж нөгөө эмэгтэй сүнс бол нэг дор 100 удаа худалч хийдгүүхийг угсруулж идэг. Бараг нарагийн сүнс биенээсээ гарлаа. Нөгөө эмэгтэй сүнс бөөн ямарл сургуулийн ашигладаггүй би нэг давхарт ямарууд сууж исэн чинь харанхуугаас би чиний өмнөөс нарааг алаад өгөө. Гэхдээ гиний хонгор сүнс маань яаж гэсэн нөгөө сүнс нь маш амархан гэсэн эмэгтэй сүнсийг идчихдэг. Тэгээ түрүүнийх шиг хорон сүнс болж байгаа л гэсэн. Энэ сүнс нь мэдээж үнэгний сүнс. Анх гүнэтэй таарахтаа ихэнх хүчээ алдчихсан болохоор мэдээж сая эзэн хүч нь мэдээж хангалтгүй байгаа. Тэгэл гадаа байсан өдрийн хоолны сүнсийг очоод идчихдэг. Нараад сургууль сүнс харагдахгүй байгааг хэлэхэд гүнээч анзаараад нэг шохоо гаргаж ирээд тойрог зураад за энэ дотор байвал хорон сүнс чамайг харахгүй ээ. Битгий холдорой гэж үлдээгээд сургууль доторх үнрээр нь сүнс мэдрээд нойлын хаалга нийтэл босод гимгүү сүнснүүд амар айчсан гүнийг чимээгүй бай. Сургууль дотор хорон сүнс яваад тэгээд үгээ тусгаж амжаагүй байхад дээвэр нь ураад нөгөө хорон үнэгний сүнс орж ирээ бүгдийг нь идчихдэг. Тэгэл амар хүчтэй болсноо нараа хаан байна. Гүнээч нөгөө мөн үнгийг бол ханд цавгтал нь ухамсрын шанаа өгсөн чинь нөгөө гимгүү өвгний сүнс ухснаа ёо гэхдээ манай гүний юу вэ гэж бэлчдэг. Тэр үеийг нь далимдуулаад зөкснөө өвгнийг бусаж татгшоо оруулснаа гулгаад гаргачихдаг. Гүнээч амар уурлаад бусад залгисан сүнснүүдийг чинь гартал зодоод өгье гэлцтэй бялга нүддэг. Нөгөө өнөгч би бүрэн сэрэгчсэн юм чинь одоо жинхнээс үүсэх үү гэсэн чинь гүнийгийн эргэн тойрны бүх юмд нь ам гарч ирээ дайраад идэг. Энэ нь үнэгний хувиргах чадвар юм байлээ. Үнэг гүнийгийн илэг рүү зохих гэж байгаад гүнээ маань болтаад гарлууга зохилтол гарын хүн жоных болчихдаг. Үнэгч гүнээ рүү сэтгэлзийн дайралт хийгээл бидэн соёо байдаг нь очигтай идрэл байж исэн зурлал солигдож нараа руу шилжихэд хануу дугуйтай амар хурдан гарч ирснээр нарааг дайран гаалтаад нараа болцсон чинь нөгөө гүнийгийн зурж өгсөн тойргийг нь арилгачихсан байдаг. Тэгэл үүнээс болоод үнэг нарааг олоод тэгээд гүнийг хаяад чуудлах хан нэвтлээд нараа руу явчихдаг. Үнэг гарч ирээл нарааг ингээд олчихлоо гэж амар дайрдаг байхгүй юу? Тэгсэн чинь манай хануугийн хамгаалснаас нь болоод ойрч чаддгүй. Ханууч чам шиг царай муутай юм надад хүрч чадахгүй мадахгүй гээл гарнаасаа гоо үзэсгэлэнгийн аавраа гаргаад үнгийг түлхчихдэг. Энэ үдэнд гүнээч хойноос нь гарч ирээд ханууг нарааг аваад зүхт гэсэн манай хоёр дугтыг цаашаа жирээж өгчнөө. Хануу ихтэй сайндаач нарааг авч зүхтаагүй заяа. Энэ үнэгтэй тулдах юм бол өөрөө гахаа болж хөрөх юм байна лээ. Тэгэл би тим юм болгоулахгүй гээл дуудаа зүхтаасан чинь нараа хойно аль үжээ суучихсан байдаг. Үнэгч битгий зүхтаадаа гэд нараа хануу хоёрын хойноос хөөж байгаамаа. Иргэл тэдэр дээр нарааг унгаачихгүй зууралдаал. Бараг зүхтаалаа да гэсэн үнэн хан нэвлж гарч ирээд өмхөөл гүнээ шууд цохиол. Манай хоёр байхгүй хавар болчихсон. Сэн зарайлаа л цаашсахтана. Саяны хар юмнаас нь болоод хануу бараг бүрэн хувирчихсан. Улам урдан цохтаагаал. Тэгсэн бүр яг улаан зам дээр нь Жон хүүхдтэйгч тулаад гараад ирдэг. Тэгэл явахт яаж тэр их чиг мөрөх вэ гээл замын хажуу руу нисчихдэг. Нисчихдэг ч гэжтэй нөө энэ зам нь айгүй өндөр. Тэгээд өндөр замын далангаас ундагч юм уу?
Тэгэл замдаа хогин сав өдр мөргөл хануу бол тэгэл яг бүрэн гахаа болоод төвөрчихсэн. Хэдийн онхолцсон ч гэсэн манай нараа бол айгүй тайгаа юм зөөлхөн ослын дэр дээр унж байгаа юм шиг ундаг. Гүнэж хануу гүйцэж ирээл чи одоо уусаа бүрэн хөвөрчихсэн байж яах гэж маяглаад байгаа юм бэ? Зүгээр ингэчэнэ тулдаа гэдэг. Үнгээ гараад ирэхэд нь хануу ирүүрүүн унтал нь өчөглөөл унж амжаагүй байхад нь гүнэж жинхэнэ ухамсны шанаа гэдгийг өгнө. Тэгсэн нөгөө мөн үнэг чинь нарагийн сүнсийг биенээс нь гаргаж аваад зээлгчихдэг. Нарагийн бич газар унаатал гүнээ үнийний хувирал хаана байгаа мэдэхгүй баахан ин тэн цохол нараа цэрэд хартал нөгөө гимгүү сүнснүүд чи энд байж болохгүй зүхт гэхэд нараач нэг гэрэл харагдаж байгаа газар руу нортол үнийний дурсамж байдаг. Нараа маань ч яагаад хараалгаснаа ойлгол байж исэн эмээ ээж хоёр нь муудалцж байсан дурсамж нь харагдахад эмээ нь нарагийн ярихыг сонсч чадаад идэг. Тэгэл юу болсноо хэлээд эмийнхэн гарнаас атгатал эмийнхэн дангууны эрдэнэ гээд бүгчиг юм амар гэрэлтэл манай хоёрч газар дороос гараад ирэхэд нараач үнэг нь хандаад чамаа яагаад уурсныг чинь ойлголоо. Гэтэ яагаад уура над гаргаад байгаа юм гээл амар хүчтэй төгсөнд үнэг айгүй их гэмтэл аваад нарааг дагуулад газар доош орхоос өмнө күнээ нарагийн сүнсийг авч үлдэж чаднаа. Үнэн сүнс амар жижигхэн болцсон. Эцэн гимгүү сүнснүүд нь зүг зүгээр гэдэг. Ханууч амар ууртай гарцаар үнэний сүнсийг сахиустай савнда хийгээл нараа гүнэд аль болох өвтөхгүй хичээгээрэй гэсэн чинь гүнээ тэрч хэцүү дээ гэсний анхных шигээ өргөж иргүүлж байгаа л толгоогоор нь савхад нараач амар гэрэл цацруулаад хануу гүнээ хоёр сүнснүүд бөөндөө гайхаад ер нь л бүгдээрээ дангууны шүтэн буюу анчны эрхийн урууны бүгжийг харж байгаамаа. Анх удаа харж байгаа гэсэн үг шүү дээ. Манай нараа ингээл эмээ шиг анчны хүчтэй болж байгаа юм болоо да. Тэгэд манай гурч гимгүү сүнснүүдийг сургууль руу оруулж өчөөд юм итгэхээр явцгаана. Намуунаагч бүгжний тухай эзний сүнсний хүчийг 100-аас ч олондоо хийгсэгдэг. Эцэст нь миний гарт орлоо гэж хуруундаа зүүсэн чинь ажилтдаггүй. Яагаад болохгүй наа гэсэн бүжнөөс гэрэл цацрал хуруунаас нь суурч нисээд намуунаагчийн духан дунд нэг ганц сайн хусч аваад нарагийн урд ойгоод очихдаг. Ерөнхийдөө бол бүгж намуунаг голоод нарааг сонгосон л гэсэн үг. Бүгж бусдыг нь бас голоод нараа бүгжийг зүүтэл амар гэрэл цацарж байснаа амар их цус цацрах шиг болоод анжны үнслэгч гээд нэг өвөө гараад ирдэг. Энэ өвөө нь бас нарагийн өвөг дээдсэн мэлээ. Тэгэл араатнуудыг ал гэхэд нарагийн гарт тэмийг шиг нь улаан ном гараад ирсэн чинь нараа бол те бод санах юмгүй шууд л үгүй би сургууль зураад ажилд орох ёстой гэхэд нь өвөөч бурхны сонголтоос татгалзсан хүмүүс нэг бол насаараа ёдоо амьдраад үхдэг. Эсвэл амар өвдөөд үхдэг штэ. Яг зүгээр юм уу гэхэд нараас дуртай дургу бөгжөө зүгтэл дангууны шүтэн нараа хүлээж авахын тулд хэлбэрээ өөрчлөө цэнгэр болцдог. Нөгөө анчин өвөө нь хүртэл амар гайхдаг. Тэгэл өвгөн ч явахаас өмнө сүүлийн захиас байна гэд араатнуудад битгий хитэг гэж захиад алга болоход намуунаагч дотроо араатны анчин өөрөө барын өрөнд ороод ирсэн гэхээр минийх болсон гэсэн үг үсттэй. Тэгэл айгуу зэвөө инэ. Өвгөний захиас бас ерөөд үнэн болж таарж гинөө яагаад юм. Нөгөө цувтаа хахиж ирээд үнэгний сүнсийг авч явдаг. Намуунаагч энэ хоёр нэг 8 маягаар барьсан сүнсийг авдаг юм байлээ. Гэхдээ биднэрт намуунаагч 8-аас юу авдгийг харуулдаггүй. Бодвол энэ ямынхан хүчинд хүн болж хөврөнө л гэж бодоод байгаа юм шиг лээ. Нараач хүчтэй болсондоо бөөн баяр. Хорон сүнс гараад ирвэл ингээд тэгэд харандаага эрзэнийн чавх шиг юмар харавтал хан нэвтлээд гараад явцдаг. Гүнэж гайхал яаж ингэж юу гэсэн нараа ингээд тэгээд дахиад харавтал хануугийн амгаалтаас болоод ч юм уу тойрч гарснаа намуунаагч бүхсэн дээр онцгдаг. Намуунаагч уурлаад бар болоод уурлахад нь бүхсэн дээр нь мөсөөр жин тавьж өгөхөд намуунаагч анчны сум муу энергийг дагдаг. Тин сонсоод өвгөний үг санаанд нь буугаад зурлал солигдоход нараач өрөөнд ороод ирчихсэн. Унтгаа твцснээ хөргөж ухаад байж идэл хажууд нэг амар эвгүй арцтай сүнс өвдөж байна. Хотолч идэр гиснээ биенд нь зоогдсон харандааг харуулад энэ чинийх бидтэй өвдөж байна гэл амар царайтай болоход нь нараа зүүднээсээ сэрнэ. Харандаагаа суулчихвал зүүд нь орхоо болох юм болоо гээл алхаж байхад навч унаад ирэхээр дээш гартал зүүдэнд нь орсон сүнс мөчрний цаанаас хараад байж идэг. Хамаагүй шийдсэн чулуунаас болж мэлхийг хүтэх шиг. Ирвэхийн далвчны дэвлэлд хар шуурга үүсгдэг шиг. Нарагийн тоглоомор шийдсэн харандаа шуурга дийдэлээ. Тэгсэн нөгөө сүнс өнгөн бүдгэрээ даалга болчихдог. Нараач модтой хашааг хартал нарааг баг байгтал хаягдсан байсан хашаа байдаг. Бодвол амар сүнс мүстэй болохоор л одоо хүртэл эзэнгүй байгаа юм билгүй. Тэгсэн хэд хоногийн өмнө шүн энэ бэшинд байсан 3 хулиган амар эвгүй сүнс хараад тэрнээс шаалга болчихсон байдаг. Нараач ууг нь ормооргүй байсан ч харандаагаа суулгахгүй бол зүүдээс нь гарахгүй болохоор гяс ороод цоолчих гэсэн чинь гიშгсэн газар нь цөмрөөд хууч машин дээр унцдаг. Нараач юу ингэр хааж вэ? Ямар амар харанхуй юм бэ гэж хаалгыг нь хайж байгаад модны үндэсний хажууд нь очтол нөгөө алга болсон 3 бас өөр хүмүүс согтуу юм уу гэмээр нэм тэнийг болчихсон байдаг.
Тэгсэн модон дээр баахан сэхүүс хорон сүнс хордог сав байснаа модон дотор үнэний сүнсийг хийсэн хайрцаг модонд орогдчихсан байдаг. Гүнээ хануу намуунаа их тэр машинд явж байх ба үнгийг алцгаад байхад яагаад хараал нь ариллахгүй байгааг бөөндө гайхацгаахад нарагийн хойно нөгөө сүнс агаар зогсож идэг. Тэгсэн нарагийн ор зогсож байсан хүн сүнс нь мэддэггүй юмнууд чинь барих гээд хөөхтөн болтаал яага мэдгүй байж байхад нь нөгөө зүүдэнд нь ордог сүнс чам туславал харандаага суулах уу гэд хурдан ийшээ авир гэсэн үнцээр нь дамжаад гарах гэсэн хөлөөс нь барьснаа маажаад нарааж нэгийг нэг сайн жиж аваад дээшээ гарч чаддаг. Тэгсэн хойноос нэг гар гарч ирж татаж унгааснаа уйлж мөйлөд идэг. Нарааж шууд харандаага суулаад авсан чинь модны үндэс нь хөдлөөд нөгөө нэг хүн сүнс мэддэггүй юм дотшоо оруулчихдаг.